Яахав тэндээсээ зүүн тийшлэн одлоо. Хээр талд замдаа Яахав нэгэн худаг олж харлаа. Дэрэгд нь 3 хэсэг хоны сүрэг хэвтэж байхаагаад тэндээс ундаалan харагдана. Худгийг маш том чулуугаар таглажээ. Хонийн сүрэг тэнд цуглаад ирэхэд хончид худгийн амны чулууг авч хонд явслаад дараа нь чулууг буцааж тавьдаг байлаа. Яахав хончдыг хараад "Заах түүнэр минь, та бүхэн хаанхын улс уу?" гэхэд "Бид Харан хотынх" гэж тэд хариуллаа. "Тэгвэл та нар Нахурын хүү Лаваныг таних уу?" "Сайн тань" гэж тэд хариуллаа. "Түүний бие сайн уу?" гэж Яахав асуухад "Сайн. Харав уу? Охин Рахил нь одоо эцгийнхээ хоны сүргийг наашин туугаад ирж явна" гэж хончид хариуллаа. "Одоо дөнгөж үд дунд болж байгаа биш үү? Хонь ашиг болоогүй үстэй. Хондоо бушуухан услаад дахин бэлчээрт нь гаргаач" гэж Яахав хэлэхэд энэ худгийн хүнд чулуун тагийг авахд олон хүний хүч хэрэгтэй. Өөр хончид эртэл хүлээхээс өөр аргагүй, тэгээд хондоо услана гэж тэд хариуллаа. Ийхүү тэдний ярилцаж байх үед Яахвын нагацах Лаваны охин Рахил эцгийнхээ хоны сүргийг туун ирэхэд Яахав худгийн чулуун дээр тагийг зайлуулцаад хондийг нь услаж эхэллээ. Яахвын сэтгэл баяраар бэлхэж Рахилийг үнсээд тэсгэлгүй уйлж эхлэв. Тэгээд "Би бол чиний эцгийн дүү охин Ривхахын төрсөн хүү" гэж хэлэхэд Рахил эцэг рүүгээ гүн очиж энэ мэдээг дуулгалаа. Охин дүүгийнх нь хүү ирснийг Лаван сонсоод өөдөөс нь гүн очиж тэврэн үсээд гэртээ урж аваачив. Яахав түүнд өөрийнхөө тухай ярихад Лаван "Чи яах аргагүй яс махны минь тасархаа ажээ" гэлээ. Яахав тэднийд бүтэн сар суусны дараа "Чи надад их тус болж байна. Хэдийгээр төрөл садан боловч чамайг би зүгээр ажилуулахгүй. Хөлсөнд нь юу авах вэ?" гэж Лаван асуулаа. Лаван 2 охинтой чинь. Их охин Лигах нь сайхан нүдтэй бүсгүй байсан боловч баг охин Рахил нь чилгэр сайхан биетэй, үзэмж төгс бүсгүй байлаа. Яахав Рахилд дурлсан учраас "Би баг охин Рахилтэй чинь сүй тавиад танайд 7 жил ажиллая. Түүний дараа эхнэр болгон авна" гэхэд "Хэн нэгэн танихгүй эрд өгсөнд орвол чамд охины өгсөн дээр байлгүй яах вэ? Тэгвэл манайд үлдээд ажиллаа л да" гэж Лаван хариуллаа. Ийхүү Рахилийг авахын тулд Яахав Лаваны ажилд 7 жил зүтгэлээ. Рахилд асар их дурлсан Яахавт тэрхүү 7 жил нь 7хан өдрөмт богинохон санагджээ. Хугацаа дууссаны дараа Яахав Лаванд хандан "За одоо эхнэрийг минь надад өг. Нэгэнт хэлсэн хугацаа дууссан учраас би түүнийг аав" гэж хэллээ. Лаванч ойр орчмын хүн амтныг цуглуулад өргөн их найр хориг хийлээ. Шөнө болоход Лаван нүрийг нь гэвлүүрээр бүтээсэн том охин Лигахыг Яахвын майханд хөтлөн оруулж түүнд өгөхөд Яахав түүнтэй өнгөтлөө. Тухайн үеийн заншил ёсоор бүсгүйн эцэг нь охиндоо зарцыг нь өгдөг байлаа. Тиймээс Лигах бүсгүйн зарц нь Зэлпах гэгч бүсгүй болжээ. Өглөө сэрээд харахад хажууд нь Лигах хэвтэж байгааг Яахав хараад Лаван дээр очин "Та юу хийж байна? Би Рахилийн төлөө гэж танайд 7 жил зүтгэсэн. Тэгтэл намайг ингэж мэхлэх ямар хэрэгтэй юм бэ?" гэхэд Лаван "Манай нутгийн заншил ёсоор эгч нь нөхөрт гарахаас өмнө дүүг нь хадамлах ёсгүй. Энэ хурим заншил ёсоор бүтэн 7 хоног үргэлжилнэ. Хурим өндөрлсөний дараа би Рахилийг чамд өгч болно. Харин оронд нь чи дахин 7 жил манайд ажил" гэж хэллээ. Яахав үүнийг зөвшөөрч 7 хоногийн дараа Лаван баг охин Рахила Яахвын майханд хөтлөн оруулж түүнд өглөө. Лаван охиндоо Бэлхах гэгч бүсгүйг зарцаар өгчээ. Тэр шөндөө Яахав Рахилтай янаглан эгч Лигахаас нь хавьгүй илүү хайртай болжээ. Түүнээс хойш Яахав Лаваны ажилд дахин 7 жил зүтгэлээ. Яахав Лигахад дургүй болохыг мөн хэн эзэн хараад бүсгүйд үр хүүхэд өгөхөөр шийдээд харин Рахилийг хүүсэр болголоо. Ийхүү Лигах хөл хөндөрч хүүтэй болоод "Их эзэн миний шаналл зовлон харж хүү өглөө. Нөхөр минь одоо надад хайртай болно үзээ" гэд хүүдээ Рубен буюу зовлонг минь харсан гэсэн утгатай нэр өглөө. Лигах дахин нэг хүү гарган "Нөхөр минь надад дургүй болохыг мөн хэн эзэн сонссон учраас бас нэг хүү өглөө" гэд хүүдээ Шимон буюу сонссон гэсэн утгатай нэр өглөө.
Бүсгүй дахин хөл хүндтэй болж бас нэг хүү гаргаад. Одоо би нөхөртөө 3 хүү гаргаж өгсөн болохоор надтай холбоотой боллгүй яах вэ? Гээд хүүдээ Лев буюу холбоотой гэсэн утгатай нэр өгчээ. Легах дахин нэг удаа жирэмсэлж хүү гарган. Одоо мөнхийн эзнийг магтахаас өөр аргагүй. Гээд хүүдээ Ивдэ буюу Магдал гэсэн утгатай нэр өглөө. Түүнээс хойш Легах түр жирэмсэлхэн боллоо.